Сайн бацгааны энэхүү бичлэгээрээ охинтойгоо хамт граммар хийсэн байгаа. Тэгээд хамгийн сүүлд нь маш гоё байсан болохоор энэ бичлэгийг дуустал нь үзээрэй. За охин маань эхлээд 6 ширхэг өндөг хаалаад туссан байгаа. 아니, 이걸 한 번에 이렇게 이 후추랑 계란 한 입에 좋아하는 식으로 우리나라 굉장히 그런 주된 식사는 좋아. 자. 자, 후추다. 자, тэгээд үнэндээ болохоор баазрын давас тэгээд нухсан сармис хийж байна. 섞어야 돼. 잘해. За одоо хариулын тавга халаагаад бэлдсэн өндгөө хийн. Эхлээд тавга халаачаад сайн халаачаад яг өндгөө хийснийхаа дараа галаа нэг баг зэргийн л багсгах нэтрийг багсгаж болохгүй. За тэг өндгөө хийчихэд жоохон үлээгээд өндгөөнийх нь захын хэсгүүд болон доотлын хэсэг нь эхлээд баг зэрэг болсны дараа жооноор эргүүлээд явна. За хариулын тавга баг зэргийн хажуу жишээ нь алуулаад дээдлээс нь ахуулаад эргүүлнэ. Тэг эргүүлэхдээ өндөө дээр нь өндөөнүүдээ нөгөө тал руугаа эсрэг тал руугаа жоохон түлхээд эргүүлнэ. За дахиж эргүүлэхдээ эсрэг тал руугаа жоохон явуулчаад дахиад эсрэг тал руу дээрх өндөгнүүдийн түлхэж явуулаад тэгээд дахиж эргүүлээд ерөнхийдөө толгойн ярахад хэлж жоохон толгойн ярьж магадгүй. Тэгтээ энэ бичлэгэн дээр харсанчлан хийд зэрэг. За ингээд тав дахь эргүүлж байна. Граммар маань видео бэлэн боллоо. Өөрчлөлийн бас жоохон өнгөөрүүлээд шараад өгч болно.